За энэ цэвэцанууд гэхээр эцсийн зогсоол эцэг гэдэг нэртэй киног баг үзэж байгаа хүн байхгүй байх. Амьдралд утга учир гэж байна. Гэхдээ түүний утга учиртай болгодог зүйл гэж байна. Мэрс хатраад ямар цагаат бош. Миний хувьд бол баг багтаа нилээ хэдэн удаа зургатаар гарах болгонд нь үзэж байсан. Тэгээд мэдээж энэ киноны эхний ангид нь бид бүхний сайн мэдих Rocketway ах маань гол дүрийг бүтээж байсан бол энэ жил гарч байгаа цоошин анги дээр нь болохоор гол дүрд нь тоглосон хүн нэ штэ тий. Тэр хүн нь болохоор та нар зарим нь мэдсэн байх. Мэдээгүй нь тий. Миний бол ингээд яг хамгийн анхны бүр гол дүр дээр ажиллаж байгаа юм кино. Тийм учраас байдаг чадлаараа бол хичээсэн. Тэгээд үнэлэмжийг үзэгчдэд л өгнө. Тэгэл болоо таа гэдэг. Ямар тач өнөөдөр болохоор энэ киноны албан ёсны трейлер нь цацагдсан байгаа юм байлээ. Одоо шууд олон юм нуршаад хэлгүй зүгээр трейлерээ reaction хийцгээе. Reaction. Ваа. Оо. Мотоциклтай нөхдүүдийн харлаа. Йой. За танилцсанаа. Нэр хэм бэлээ? Уудам мотоспортын тамирчин. Энэ гол дүрийн эрэгтэй юм байна. Мотоспортын тамирчин гэж шүү. Камер түлжиг. Наапчин. Хүний үнэтэй цайтай камер идчихээд. Одоо энэ мопед унаа цогт. Мопед яа. Энэ төрлийн махбат бодис нь Монголд урд өмнө нь ерөөсөө бүртгэгдэж байгаагүй. За энэ жоохон хар тамхитай холбоотой юм болоо явчлаа шүү. Камерт өртсөн. Мопедтэй л нэг юм. Йоо. Дүүч цагдаа нарыг сайхан төнгөлөө шүү. Манай хүн жоохон буруу гарын нөхөр юм болов. Миний нэг дарахыг мөрөддөг зураг байдгийн. Хянасан жижигхэн мөрөд. Тэгвэл чиний хүн. Яа. Юу Кришна хөөе. Чи одоо хаашаач гарах гарцгүй болсон гэж мэдж байгаа үстэй. Би зүтгэхгүй. Энэ бол миний эцсийн зогсоол. Ёо. Сүүлчийн хүргэлт эцсийн зогсоол 2 орон сахны кино. 2025 оны 9 сарын 12. Ингээд ямар амар трейлер вэ? Ямар амар трейлер вэ? Сая шууд эхлээд 4-5 секунд болж яснаа амар юм үзүүлчлээ. Тэгээд би жоохон нэг дайрчээ тий. Йой. Тэгэл амар сонирхол татчихээн л та. Би бол угаасаа мэдээж 9 сарын 12-ны өдөр бол энэ киног үзэн чадвал нээлтэн дээр нь очиж үзэн тэгээд чадахгүй ч байж магадгүй л дээ. Ямар ч тач нэлээд сонирхолтой байлаа. Та нар өөрсдөө яг ингээд реакшн хийхгүйгээр өөрсдөө яг ингээд үзхийг хүсвэл угаасаа Facebook дээр албан ёсны пэйж хуудас дээр нь тавигдсан байгаа. Та нар өөрсдөө үзээрэй. Миний хувьд бол анх удаа ингээд ийм трейлер дээр kiss scene үзлээ тий. Тэгээд яг нэг юм ярих гэсэн ячаад яг трейлер эхлээд 6 секундын дээр нь юу вэ? Ёо. Oh my god. За тэгээ нэг иймэрхүү кино одоо 9 сарын 12-наас эхлээд гарах гэж байгаа юм байна. Тэгээд тэр үеэр дахиад нэг кино үзээд сэтгэл маягийн юм хийсэн бичлэг орох байх. Тэгээд тэр хүртэл ямар тааж өөр бичлэгүүдээр уулзсан. Тэгээд энэ удаагийн бичлэг бол энэ хүрээ дуусч जैन. Сүүлчийн хүргэлт эцсийн зогсоол 2 уран сайхны кино 9 сарын 12-наас гарч эхлэх гэж байгаа юм байна. Тэгээ та бүхэн бэлтэж байгаарай. Тэгээ энэ удаагийн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээ дараагийн бичлэгүүдээр уулзлаа. Түр зүр баяртай. Баяртай. За явж нүдээ баяртай. Би зүгээрээ. Би зүгээрээ.